Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөж, хүнлэг нэрэнгүй нийгмийг цогцлоохын төлөө, айл өрх бүрийн амгалан тайван амьдралын төлөө ажил үйлсээ зориулж яваа хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 30 жилийн ойд зориулв. Айл бүрт амар амгалан хүснэ. Хүн бүхэн амьд явах амьдрах эрхтэй хэмээн хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан байдаг. Гэхдээ амьдрна гэдэг нь зөвхөн амьд явахын нэр биш. Энэ бол эрүүл аюулгүй орчинд эрх чөлөөтэй амьдрах, алдашгүй байх, сурч боловсрох, хүний заяагдмал эрхээ бүрэн эдлэхийг хэлнэ. 30 жилийн өмнө Монголын нийгэмд хаалттай хаалганы цаана ярьж болдгүй нууц болгон цоожилсон гэр бүлийн хүчирхийлэл далд хэлбэрээр амь бүхтээ оршиж байлаа. За тухайн үед бол Монгол улс нийгэм эдийн засгийн хувьд хамгийн хүнд үед байсан. Шилжилтийн үе байсан. Ажилгүйдэл, ядуурал, архиталт, гэр бүл салалт, траншааны хүмүүс, гудамжны хүүхдүүд гэх мэт урд өмнө сонсогдож байгаагүй нийгмийг чочроосон ийм сөрөг үр дагаврууд бол ихээр гарч ирсэн ийм хүнд хэцүү үе байгаа юм. Баяр валчирурын их наран цэцэг хоровод вагнохор наслахтан гоник гутрал зовлон зот үрийн ихийг амсаар эцэст нь 17 жил ханисан нөхрийн гар дүрмдэжээ. Чимгээ 7 жил ханисан нөхрийн элдв доромжил зодуураас салж амрах гэхтэн эмүү жамян хоролжээ. Нөхөр нэрвгүн мото цохиж халуун цагаар шалзлах зэрэгээр тарчлаадаг байлаа. Эхнэр хүүхдийн нэмтээр дарамтлж хүчрхийлсэн жишээ хөврсөөр гэр бүл хэмээх гаднаас нь харахад намгүн цайзын доторх аллагын иймэрхүү баримт өдөр тутам сонинд гарсан. За 1995 онд хүчирхийллийн эсрэг төв анх байгуулагдсан. Тэгээ тухайн үед либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, хуульч эмэгтэйчүүдийн холбоо, нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн хөдөлгөөн гэсэн ийм 3 төрлийн бус байгууллагуудын хамтын санаачлагаар Австралийн засгийн газрын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр ингэж анх байгуулагдсан байгаа юм. Өмгөөлөгч болоод удаагүй байхдаа хүчирхийллийн эсрэг төвд хуулийн зөвлөхөр анх ажилд орж исэн. Тэгээ тухайн үед болохоор гэр бүлийн тухай хуулийг л нэг гартаа барай сууж яхад л хүчирхийлд өртсөн хүмүүст бүрэн тусалж чадна гэсэн итгэл найдвартайгаар орж илаа. Тэгэхээр тэгсэн ч гэсэн шүүх, цагдаа, прокурор гэх мэтийн ингээд хуулийн байгууллагаар үйлчлүүлэгчээ дагуулад л явах явцад ямар ч хүчирхийллийн хохирчийг хамгаалсан тийм эрх зүйн зохицуулалт ядаж нэг заалт ч гэсэн, ядаж нэг үг ч гэсэн манай Монгол улсын хуулинд байгаагүй хууль тогтоомжид. Тухайн үеийн нийгмийн сэтгэл зүй бол хүчирхийлэл гэдэг үг бол тэр дайн тулаан үе олноор устгах гэдэг юм уу? Үүнтэй холбож ойлгож ирсэн. Түүнээс биш гэр бүлд хүчирхийлэл байна гэдэг бол ямар аймаар ямар чочирдам юм гэдэг байдлаар хүлээж авахгүй. Тэгэхээр энэ үгийг ойлгуулахын тулд үнэхээр гэр бүлд хамгийн аимшигтай гэмтэг гарч байна. Хайртай хүнээ хамгийн ихээр шаналгаж зовоож байна. Иннээс ч бол гэр бүл салат хүүхдүүдийн үнчрэл энэ их сөрөг үр дагаврууд гараад байна гэдэг. Энэ бүгдийг ойлгуулахын тулд бид нар бол эхний 3 жил, 5 жил бол зогсолтгүй нийгэмд ухуулаг сурталчилгаа хийж исэн. 1995 онд Монгол улсад анхны 4 ортой эмэгтэйчүүдийг хамгаалах байрыг байгуулсан нь хүчирхийлэлд өртсөн хүнийг хамгаалах шинэ үе эхэлснийг тунхагласан үйл явдал байлаа. 1996 оноос хүчирхийллийн эсрэг 7 хоногийн аяныг эхлүүлснээр энэ асуудлыг нууж хаадаг биш, ярьж шийддэг байх ёстой гэдгийг олон нийт ухамсарлаж эхэллээ. Орхон Баян хонгор аймагт салбарууд нээгдснээр хохирогч орон нутагта мэргэжлийн зөвлөгөө хамгаалалт авах эхлэл тавигдлаа. 1997 онд байгууллага нэрээ хүчирхийллийн эсрэг үндэсний төв болгон өөрчилж, үйл ажиллагаагаа өргөжүүлж, олон улсын Адраа сангийн дэмжлэгтэйгээр дамжих байр нээн ажиллаулж эхэллээ. Эрчүүдийн зан үйлд нөлөөлөх хөтөлбөрийг анх нэвтрүүлж, Сэлэнг, Дорнод, Өвөр хангай аймагт шинэ салбарууд нээлээ. Манайх хамгийн эхлээд бол хамгаалах байргүй хүн байсан учраас зөвхөн олон нийтийн гэгэрүүлэх сурвалж сурталчилгааны ажлууд, олон нийтийн хандлагыг төлөвшүүлэх
хүчирхийллийн тухай ойлголтыг өгөх дээр бол одоо гол зорилгоо болгож ажиллаж ирсэн. Тэгээд 2016 онд Японы засгийн газрын үндэсний үндэсхүүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрөөс одоо санхүүжилт дээр манайх 2 давхар байшин байруулсан орон нутгад. Энэ бол орон нутгийн хамгийн анхны бие даасан ийм одоо өрн гэсэн байрт болсон тохиолдол юм байна. Тэгээд манайх энэ салбарт одоо барилгатаа бол гендерс үүдэлтэй хүчирхийллийн хоригчд 7 төрлийн үйлчилгээ үзүүлж өнөөдөр хүртэл ажиллаж байна. Хэнч хүчирхийлэлд өртөхийг хүсдэггүй боловч нас хүйс, боловсрол, ажил мэргэжлээс үл хамааран хүчирхийлэл хэнийг ч ялгадаггүй. Зөвхөн бие махбодын хувьд ч бус гэр орон, хөрөнгө санхүү, найз нөхөд нийгмээс тусгаарлах замаар эрхшээлдээ оруулдаг хүчирхийллийн ард олон хүүхэд эмэгтэйчүүд айдас, дарамт, сэтгэлийн шаналлалтай амьдарсаар байлаа. Зодуур дарамтаас зогцсон эмэгтэйчүүдэд хүчирхийлэл үйлдэгч рүүгээ буцаж очихоос өөр арга байсангүй. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байр хаалгаа найснаар мянган эмэгтэйчүүдэд амьдралд итгэх итгэл хүчирхийллийг даван туулах хүчийг өгсөн билээ. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн одоо нийгэмд гүйцэтгсэн үүргийг одоо хэд хэдэн зүйлээр үнэлж болмоор харагддаг юм байна. Нэгдүгээрт бол хүчирхийллийн эсрэг үндэсний төв төрийн бус байгууллага нийгэмд шинжилэл, өөрчлөлт хийж болдог юм а гэдгийг бол харуулж чадсан. Тухайн үед бол анх одоо 4 эмэгтэй л ажиллаж эхэлж байлаа шүү дээ. Цэл залуухан ч байж тийм ээ. Цагдаагийн ажилтнуудыг л үе зайгүй завсарч хөлөөгөө сургаал байх юм бол болно гэж бодсон. Жилийн дараа 2 жилийн дараа нөгөө цагдаагийн ажилтнууд нахаал солигдчихсан. Тэгэл ахаал бүх юм ингээл бах байдгаараа байгаад л. Тэгээд тэр бүхний бүгдийн дундуур яг бид хэд нэг үгээс л ирнэ эхэлсэн л дээ 1999 онд гэр бүлийн тухай хуулинд анхудаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэдэг үг. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас одоо гэр бүл цуцлах болсон тохиолдолд тэр эвлэрүүлэх хугацаа өгөхгүй юу гэдэг асуудлаас эхлээл анхны зохицуулт орж эхэлсэн. Тэгээ гэр бүлийн хүчирхийлэл дарамтанд байх юм бол хүүхдээ асран тэтгэх, хүүхдээ өөрийн асрамжинд давах, эд хөрөнгөө бас яаж хуваах вэ гэх мэтийн зохицуултууд, эдийн засгийн зохицуултууд орж эхний одоо эргэцэн үндэслэл тавигдчихвэла. Тэгээ удахгүй 5 6 аруулаа болсон. Ер нь нэг гарын 10-нд хүрэхтэй өгөөтэй эмэгтэйчүүд голдуу энэ хідэн ажилтнуудын маань уйггүй хөдөлмөрөөр тийм ээ тэдний манлайлалаар одоо хөдөлгөгч хүч болж маш олон нийгмийн олон талуудыг одоо татаж зохицуулалт хийж Монголын нийгэмд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг энэ хөдөлгөөнийг өрнүүлж чадсан. Үн төрийн байгууллагууд, цагдаа, сургууль, эмнэлэг, олон нийтийн байгууллагууд, за олон улсын байгууллага, нөөби эмэгтэйчүүдийн сан, Азийн сан гэдэг олон талын дэмжлэгийг бол авч чадсан, манлайлалыг үзүүлж чадсан гэж боддог. Хоёрдугаарт гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх энэ үндэсний тогтолцоог бүрдүүлэхэд хүчирхийллийн эсрэг төв гол одоо хувь нэмрийг оруулсан, үндэс суурийг нь тавьсан гэж хэлмээр. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хийсэн судалгаа, олон улсын байгууллагуудтай хамтарсан ажлууд, бурал зөвлөгөөнүүдийн үр дүнд хүчирхийлэл бол ганц гэр бүлийн асуудал бус нийгмээрээ тэмцэх ёстой улсын хэмжээний асуудал гэдгийг олон нийт ойлгож эхэлсэн. Зоригтой ч үж нөө юм итгэхгүй хүн зоригтой байдаг гэхчээр улсын их хурлын 76 гишүүнд бүгдээрэнд нь захиа бичээд тэгээд ямар тохиолдлууд ирдэг энэ заалтыг гэр бүлийн тухай хуулинд оруулснараа ямар ач холбогдолтой болох юм бэ гэдэг. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгчд бас захиа бичээд тэгээд тэр үед хууль зүйн байнгын хорооны дарга Нотхон Баяр гэдэг эмэгтэй хүн байсан. Биднэрт бас их дэмжлэг болсон. Анхны одоо Монгол улсад эргэцэн зохицуултыг тэгж тавьж ирсэн. Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу байдгийг Монголын төр тэр үед мэддэггүй л байсан байхгүй юу? Бид нар чинь энэ хууль зүйн яамныхны түшмэдэд энэ ойлголтыг одоо ойлгуулж ийла. Цагдаагийнх нь нэг ч ойлгон тайлбарлаж ийла. Улсын их хурлын гишүүдэд бас ойлгуулж одоо ингээл тайлбарлаж явлаа тийм ээ. Болохгүй бол нэг үг, болж игэл нэг өгүүлбэр. Бүр одоо арай гайгүй бас нөгөө нааштай хамтлаг байх юм бол нэг бүлэг зохицуулалт гэх мэтэр ингээл эхлэл цэгүүдээ баг багаар энэ тентгийн хууль бодлого журмуудад тавиад л явсан. Тэгээ тэр бүхэн маань 2004 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх анхны бие даасан хуулийг батлуулахад маш том дэвсгэр
суур болж өгсөн. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хэмээх цомхон бүтэцтэй бүсгүйчүүд голцоо хамт олонний 10-аад жилийн турш хийсэн тэмцэл нөлөөллийн ажлууд үр дүнгээ өгч гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх анхны хуулийн төслийн ажлын хэсэгт тэдний төлөөллийг оролцуулахаар болсон нь том амжилт байлаа. 1997-оос 2017 он бол хүчирхийллийн эсрэг үндэсний төв эрчимтэй өсөн дэвжсэн, төрийн бодлого өөрчлөгдөж эхэлсэн он жилүүд байлаа. Хохирогчдыг хамгаалахын төлөө шат дараатай хийсэн ажлууд нийгэмд үзүүлсэн нөлөөллийн үр дүнд 2001 оныг гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх жил болгон зарлаж 2002 оноос гендерийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр хэрэгжиж 2004 онд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх анхны хууль батлагдлаа. Энэ хуулийг одоо практикт хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л одоо шүүхтэр өмгөөлөгчөөр оролцох, за хохирогчд зөвлөгөө өгөнгөөр кейсээр дамжуулж мониторинг хийх, хуулийн хэрэгжилт одоо хаана очиод болохгүй байх уу гэдгийг бид нэр илрүүлж гаргаж ирэх, илүү одоо сайжруулахын боломжуудыг судлах гээд маш олон ажлуудаа бид нар тулгарч ирсэн. Гэр бүлийн хүчирхийллийн 7 үйлдэлийг бол эрүүгийн хуулинд гэмт хэрэг гэдгийг анх удаа Монгол улсын төвхөнд анх удаа хуульчилсан. Ганцхан бие даасан хууль биш, цогц тогтолцоог бий болгосон. 2012 онд эрүүгийн тухай хууль сахиулах ажиллагааны тухай хуулиудын төсөлд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зүйл заалтын санал боловсруулан тусгууллаа. 2016 онд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль шинжилэн батлагдсанаар хохирогч хамгааллын цогц тогтолцоо бүрдсэн билээ. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн үе үеийн хамт олон удирдлага, олон улсын байгууллагуудын тууштай дэмжлэг, төрийн болон төрийн бус байгууллагуудын нэгдэл, хамтын ажиллагаа, хувийн хвшлийн нийгмийн хариуцлага, хувь хүн бүрийн итгэж өргөсөн хандив хувь нэмэр оршдог. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв хохирогч төвтөө үйлчилгээг хөгжүүлэхэд одоо гол үүрэг гүйцэтгэсэн. Энэ аргачлалыг одоо хөгжүүлэх эхлэл суурь үндсийг нь одоо тавьсан гэж одоо хэлэх нь зүйтэй байх. Хүчтний өмнө хүчгүй нь буруутах учиргүй гэсэн итгэл зориг тэднийг урагшлуулж байлаа. Хүчирхийлэл үйлдэгчид хохирогчтойгоо хамт дарамтлуулж, харанхуй гудамжаар нохоо шуугуулан зүгтааж явхад амар байгаагүй. Шүүх цагдаа хүчний байгууллагынхны үүдийг сахиж, хохирогчоо хамгаалж, бусдад танигдуулахгүй гэж зүсийг хувиргаж байсан тэр үеч амар байгаагүй. Би яг одоо их сургуулийн 3 дахь курсын оюутан байсан. Тэгээд 3-аас 4 он, 4-өөс 5, 6 онуудад бол яг миний амьдрал бас нэг юм хамтран амьдрах чинь хүчирхийлэлд өртсөн. Нөгөө нэгдүгээр би чи хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа тий. Тэгээ өөрийгөө хамгаалж чадахгүй. Хоёрдугаарт миний арга гэр бас намайг хамгаалж чадахгүй. Тийм одоо нөхцөл байдалтай байсан. Гэмтлийн эмнэлэг дээр яваад одоо гэмтэд ингээ очиход бол цагдаа яагаад гэмтсэн бэ гэд ингээд асууж бүртгэдэг байхгүй. Тэнгүүд хажууд байгаад байдаг. Тэгэхээр нөгөө намайг ингээ зодоод миний хавиргыг хугалцсан юм аа гэж хэлж чаддаггүй. Айгаад тэг ингээ унаад гэмтчлээ ч гэдэг юм уу тий. Юмнаас унаад би хөл мутаа хүн болохоор унаад хавиргаа хугалцсан юм аа гэдэг. Хаамаагүй хүн зодолчих юм бол гэмт хэрэг. Гэртээ хамгийн хайртай дотны хүмүүсийнхаа гарт одоо зодолчих юм бол гэмт хэрэгч биш, зөрчилж биш, маргаанч биш. Тийм нөгөө нэг дабл стандарт, хоёр дахь стандарт үйлчлээд байсан. Хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээнүүд авна гэдэг ингээд заасан. Шүүхээр ингээд 44 шийдвэр гарсан байхгүй юу? Хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг нь хязгаарлах та одоо тустай амьдраа гэд. Гэтэл тэр шийдвэрийг нэгж биелэгдээгүй. Яагаад биелэгдээгүй вэ гэсэн чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээр өөрчлөлт ороогүй. Тэрийг дагалдуулаад энэ төрлийн шүүхийн шийдвэрийг яаж биелүүлэх вэ гэдэг тийм зохицуулт нь байгаагүй учраас энэ шийдвэрүүд биелэгдээгүй. Ихэнхдээ ер нь гэр бүлийн хүчирхийллийг эрэгтэйчүүд илүү үйлддэг тухай үедээ тий. Тэгэхээр хамгаалж байгаа хүмүүс нь голдуу эмэгтэйчүүд голдуу. Тэгэхээр тэр төвд голдуу эмэгтэйчүүд өөрсдөө байдаг. Өөрсдөө хамгаалалт байхгүй. Тэгээ өөрсдөө бас ялгарлан гадуур тарамтанд орсон ийм л цаг үе байсан байхгүй. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн үе үеийнхний тэмцэл бол нийгэмд далд хэлбэртээ оршиж байсан хүний эрх чөлөөнд талдсан үйлдэлийг илрүүлж, нийтэд таниулж, мэдлэг мэдээлэл өгч, төр иргэнээ хамгаалах учиртайг нотолсон шударга ёсны төлөөх шин зам билээ. За энэ үед бол айгүй олон хүндрэлүүд бид нар бас амсч байсан. Жишээлх юм бол одоо 3 буутай, сумалцсан буутай айлд хүртэл бид нар орж илаа. Хөргөчөө аврахын тулд ер нь тийм эрсдэлтэй олон нөхцлүүдийг бид нөөр тулж байсан л да. Энэ цонхоо харсан чинь аюу том харсан. Тэгээд хамт ажилладаг ихчийнхаа уц руу залгаад яг ингээд цонхоо харчлаа гэж хэлээд жаа хоогоор дахиад
цонх айгүй чанга чимээ гараад цонх хагарсан. Тэгээд ирээ харсан чинь ерөөсөө энэ хавь чулуу молоо юм шидэж байгаа хүн амтан байхгүй. Алхам тутамдаа саад бэрхшээлтэй тулгарч байсан ч шинэ үйлчлэгээний төрлүүд төрөл бүрийн шинэ арга зүйг туршин нэвтрүүлж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлж, сургалтын хөтөлбөрт оруулах, шинэ стандартыг бий болгох, иргэдийн зан төлөвт нөлөөлөх ажлуудыг шат дараатай хийсээр байсан юм. Энэ бүхэн нь гэр бүлийн хүчирхийлэл, хохирогчдод үйлчлэгээ үзүүлэх гарын авлага, зөвлөгөө, ном тохимол болон гарч, төрийн болон хүний эрхийн төлөө тэмцэгч сайн дурын байгууллагуудын хамтын ажиллагаанд ахиж авчирсан юм. Бид нар бол одоо жишээ нь анхны одоо энэ гарын авлага те хүчирхийлэлд өрцөн эмэгтэйчүүд зөвлөгөө өгөх. Аюулын одоо эрсдлийн шинжилгээг нь яаж хийх юм анхны энэ гарын авлага бол гаргаж ирсэн. Тэгээ энэ бол одоо ч гэсэн энэ ч одоо үн цэнтэй байгаа. Тэгээ энэ одоо дэмжих бүлэг байна. Гэр бүлийн хүчирхийлэл өртсөн эмэгтэйчүүдэд хүүхдүүдэд зориулсан одоо дэмжих бүлэг ажиллах. Тэд ч одоо ингээд тойр суугаад асуудалтай хоорондоо ярилцдаг, дэмждэг. Энэ бүхэн аргачлал байдаг. Сэтгэл зүйн аргачлалаар одоо ажилладаг. Энэнд бол ялангуяа энэ Австралийн одоо сэтгэл зүйч Мариан Окийн оруулсан бол хувь нэгэн бол онцгой юм. За энэ эр хүн уйлдаг гэдэг одоо манайхаас энэ номыг гаргаж ирсэн энэ одоо Австралийн бас сэтгэл зүйч Дэл Хёрст гэдэг хүн энийг одоо боловсруулж ирсэн. Энэ бол хүчирхийлэл үйлдэгч эрчүүдийг яаж сургах юм бэ? Зан үйлд нь яаж нөлөөлөх юм бэ гэдэг ийм одоо ном байгаа. Тэгээ энэ дээр үндэслээд дараагийн гарын авлагууд, дараагийн аргачлалууд бол хөгжсөн байгаа. 30 жилийн өмнө бол гэр бүлийн хүчирхийлэл ярихаар хинч хүлээн зөвшөөрдөггүй байсан. Хүчирхийлгээд ярингууд муухай үг оруулж ирлээ, муу ярин ингээ тий. Энэ бол нөгөө гэр бүлийн дотоод асуудал, хувь хүмүүсийн хоорондын асуудлыг одоо нийгэмд ингэж гаргаж ирж байна, сенсац болгож байна. Эсвэл одоо гаднаас одоо импортлж оруулж ирж байна юм манад байдгүй асуудлыг гээд. Гэтэл энэ бол байсан уу гэвэл байсан, социализмын үед ч гэсэн байсан. Тэгээд одоо бол нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдсөн. Энэ бол хүчирхийлэл үлдээд байна. Энийг одоо ийм хүчирхийллийн төрөл хэлбэрүүд гараад байна гэдгийг бол нийгмийн хувьд харьцангуй мэддэг болсон. Хуулийг батлуулахаас өмнө яг 5 жилийн дунджаар 130 гаруй эмэгтэй хамгийн дотны хүмүүсийнхээ гар тамнасаа алдчихсан бол одоо яг адилхан тийм тоо байна. 133 эмэгтэй дотны хүмүүсийнхээ гар тамнасаа алдчихсан. Жилд 24-аас 26 хүн амнасаа алддаг. Тэр нөхцөл байдал хэвээрээ байна гэсэн үг. Гэр бүлийн хүчирхийллийн төрөл хэлбэрүүд яг нийгмийн өвчлөө дагаад бас өөрчлөгдөж байна. Жишээлх юм бол технологи ашиглаж одоо гендер суурьсан хүчирхийллүүдийг үйлдэж байна. Илүү одоо нарийн хэлбэрлөө шилжсэн гэсэн үг тий. Хүчирхийлэл бол асуудлыг шийдэх арга зам биш гэдгийг 30 жилийн өмнөөс л ярьж эхэлсэн. Харин өнөөдөр нийгэм энэ талын мэдлэг мэдээлэлтэй болж хууль эрх зүйн орчин бүрджээ. Гэвч энэ төрлийн гэмт хэргийн тоо буурахгүй хэвээр байна. Хүчирхийлэлд өртснөө хүлээн зөвшөөртлөө түүнээс ангижрах шийдвэр гаргатлаа. Хохирогчид амьдралаа дээсэн дөрөөндөр тавьж тэмцдэг. Хүчирхийлэлд өртсөн хохирогчдын сэтгэлийн шарх эдгэртлээ маш их хугацаа даван туулах эр зориг шаарддаг мэлээ. Үнэн дээр надад туслана гэсэн итгэл найрсаг дулаан хандлага л тэднийг хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй холбодог. 24 цагийн турш ажиллах итгэлийн утас, итгэлийн чат тэдний нулимсыг арчиж, амьдралд итгэх итгэл өгч, өөрсдийнх нь төдийгүй үр хүүхдийнх нь амьдралыг гэрэлтэй болгох тод зам болсоор л байна. Тэр яг өнгөрсөн хугацаанд бид нэр олсон зүйл их байгаа ч гэсэндээ одоо өшөө жоохон сайжруулад энэ ойлголтоо тодруулж өгчөөж энэ хүчирхийллийн эсрэг ажиллаж байгаа хүмүүсээ, хүний эрхийг хамгаалж байгаа хүмүүсээ бас хамгаалах хэрэгтэй байна. Миний одоо таньж мэддэг олон нийгмийн ажилтнууд хүчирхийллийн эсрэг одоо ажиллаж байгаад өөртөө хохирсон байгаа. Өөртөө дуу хоолой болж явж байгаад амнасаа алдсан олон хүмүүс байгаа. Яагаад эдгээр ингэж байгаа вэ гэхээр өнөөдөр эднэрийг хамгаалдаг нийгмийн ухамсарын болон эрх зүйн бодлогын тогтолцоо бас сул байгаа учраас бид энэ дээр цаашаа явах хэрэгтэй гэж би бодож байна. Нийгмийн хар бараан бүхэнтэй нүүр тулж байдаг энэ ажлыг асар их сэтгэлийн хаттай, нугаршгүй зоригтой хүмүүс л үргэлжлүүлдэг. Гэр бүлийн хүмүүсийн нөлөөлөл хүчирхийллийн хохирогчтой байнга ажилдгаас сэтгэл зүйн дарамтаа тэсвэрлэж чадалгүй олон хүн ажиллаа орхиж байсан. Одоо манай энэ ажиллаж байгаа ажилтнуудын хувьд бол нэлээд олон жил ажилласан, нэлээд туршлагатай хүмүүс байгаа. Ерөнхийдөө одоо яг ийм
өдөр болгон ийм хүнд байдалд орсон хүмүүстэй ажилладаг учраас өөртөө одоо яаж ингэж стрессээс гарах уу гэдэг энэ ур чадварыг тодорхой хэмжээгээр эзэмссэн хүмүүс байдаг учраас ер нь бол тэгээ сэтгэлтэй, тэгээ мэдлэгтэй яг энэ чиглэлээр би дагнаад ажиллая гэсэн тийм сонирхолтой хүмүүс энд үлдсэн байгаа. Ихэнх нь одоо өөрийнхөө ихтгэл үнэмшилтэй үнэн чим хүмүүс үлдсэн гэж хэлж болно л та. Анх 4 хүний орон бүрэлдэхүүнтэй байгуулагдсан хүчирхийллийн эсрэг төв өнөөдөр өндөр түвшний олон мэрэгжилтэнтэй үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйн нөлөөллийн төв болжээ. 30 жилийн өмнө хаалттай хаалганы цаана хүний амьдралд оролцохгүй хүчирхийлэл бол гэмт хэрэг биш гэж үзэж байсан нийгмийн хандлага, буруу үзэл бодлын эсрэг, хүчирхийллийн эсрэг ямар ч хамгаалалтгүй сөрөн зогсож, хохирогчдийнхоо итгэл зоригийг бадрааж, түнэр харанхуйг гэрэлтүүлэх лаач болсон асаахаар зориглосон энэ үйл хэрэгээс хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн үе үеийн хамт олон хизээч нь яцаагүй, ухраагүй, бас шантраагүй. Нэг талаасаа бол буцах ирэхгүй байсан, нөгөө талаасаа албан ёсны эрх мэдэл байхгүй. Тэгээ хангалттай санхүүжилт байхгүй. Хангалттай нөөц байхгүй нэг хэдхэн эмэгтэйчүүдийн нуруунд дээр бий болсон энэ өөрчлөлт. Үндсэндээ бол маш олон одоо бидний олон жилийн одоо хөлс хүч хөдөлмөр нөгөө талаасаа цусаар бичигдсэн гэж хэлж болох байхгүй юу? Хүчрхийлд өртсөн хүмүүсийн цусаар бичигдсэн нөлөөллийн төвх гэж бас хэлж болно. Хүчирхийлэлд автсан хүүхэд эмэгтэйчүүд, эрчүүд хэн бүхний төлөө цус, нулимс, айдас, яргаллын эсрэг 40,000 гаруй хүний амь насыг хамгаалж, 4,000 гаруй хүн хамгаалах байраар үйлчлүүлж, амьдралаа шинээр эхлэх тэнхээтэй болсныг тэдний нөлөөллийн ажил, судалгаа, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль болон батлагдж, ариугийн болон зөрчлийн хуулиар хохирогчдыг хамгаалж, төр засаг анхааралтай авсан нөр хөдөлмөрөөр хэмжигдэнэ. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 30 жилийн ог тохиолдуулж, хүчирхийллийн эсрэг үндэсний төвийг үүсгэн байгуулсан хүчирхийллийн эсрэг төвд ажиллаж байсан үе үеийн хамт олоннуудаа хамгийн сайн сайхныг хүсэн өрөөе. Та нар маань бол энэ цагийн үеийн эрэлхэг бааtruуд шүү гэдгийг бол хэлмээр байна. Ялангуяа тэдний арга гэр бүлд нь ер нөхрүүдэд нь бид нар бол талархах учиртай юм байгаа. Тэгээ та нарын минь одоо хийж бүтээсэн энэ босгосон тогтолцоо, энэ босгосон энэ бүхэн дээр дараагийн залуучууд, хүүхдүүд, мэрэгчлүүдийн сурч өндөгөөд илүү олон зүйлийг, илүү олон хүнийг хамгаалахын төлөө бас хамтдаа явна хаа гэдэг та сэтгэлтэй байна. Та нартай 30 жилийн баярын мэнд хүргэе. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд үе үеийн турш ажиллаж ирсэн бүх ажилтнууд хүний эрхийн хамгаалагч, нийгмийн зүтгэлтэн манлайлагч эмэгтэйчүүдтэй амьдралд нь сайн сайхан, ажилд нь улам их амжилтыг хүсэн өрөөе. Та нарын оруулсан хувь нэмэр Монгол улсын хүчирхийллээс хохирогчийг хамгаалах бүхэл бүтэн том тогтолцоо бий болгох, бүхэл бүтэн үйлчилгээнүүдийг одоо хөгжөхөд маш том суурь нь тэгээд дэвсгэр нь хөрсөн болж чадсан. Өшөө дээрээс нь нийгмийн ажлын үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ бас салбарлаж өгөх. Тэр одоо том анхдагч суурийг бас бий болгож чадсан гэдгээрээ бол бахархах хэрэгтэй шүү гэдгийг бас онцгойлон тодтогч хэлхийг хүсэж байна. Байнгын одоо энэ доктортой үйл ажиллагаа явуулахад манай удирдах зүйлийн дарга болон гишүүд маш их дэмжлэг үзүүлж байсан. За дээрэс нь болохоор зэрэг олон улсын байгууллагууд, хандивлагч нар, одоо сүүлийн үед нөгөө дотоодын хандивлагч нар, за тэгээд компаниуд маш их дэмжлэг үзүүлж байсан. Хувь хүмүүс ч гэсэн дэмжлэг үзүүлж байсан. За тэгээд энэ бүх хүмүүстэй тэгээд олон улсын байгууллагуудтай бас чин сэтгэлийн талархал илэрхийлээ. Тэгээд та бүхнийхээ амьдралд одоо сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Тэгээд манай энэ үе үеийн ажилтнуудын сэтгэл зүтгэлээр одоо бидний энэ өнөөгийн энэ амжилт бий болсон шүү. Та нартай баярлж явдаг шүү. За мөн одоо бидний үйлчлүүлэгч нар байгаа. Тэгээд та бүхэндээ бүгдээрэнд нь одоо сайн сайхан бүхний хүсэн өрөөё. Миний хувьд намайг аварсан төр бол энэ байгууллага байсан. Хүний ёсоор хүндэтгэлтэй харьцах, хайр татам дуу хоолойг эндээ сонсож хүн гэдгээ мэдэрсэн газар бол хүчирхийллийн эсрэг үндэсний төв байсан. Та нар миний болон миний хүүхдүүдийн баатар байсан. Зүгээр л баярлалаа. Та нар байгаагүй бол би аль хэдийнэ архинд орж буруу замаар будаа тэгэл
явж байх байсан байх. Гэр бүлийн үнцийн нэг ээж байхын жаргалыг надад ойлгуулж өгсөнд чинь сэтгэлээсээ баярладаг, мундаг сэтгэлтэй хүмүүс шүү. Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө хичээж амар амгалан амьдрах боломж олгож өөртөө итгэх итгэл даван туулах хүч өгсөн та нартай насан туршдаа талархаж авах болно. Баярлалаа. Хүчирхийллийн эсрэг тэмцлийн түүх дуусахад хүн хүнээ дээдэлсэн сайхан нэрний түүх эхлэх учиртай. Тэм ч учраас хүчирхийлэлгүй Монголыг цогцлоох тэр өдрийг хүчирхийллийн эсрэг тэмцэгчид, тэднийг дэмжигчид даван туулагсад алхам алхмаар ойр тулсаар байна.